1990 онд анх социал-демократ нам байгуулагдсан. Түүнээс хойш социал-демократ намын үйл баримтлалын гол тулгуур нь нийгэм экологийн баримжаатай эдийн засаг нийгмийн тийм үйл баримтлалыг бид нар чухалчилдаг. Нийгэм экологийн баримжаатай тийм. Тэгэхээр иргэний нийгмийн тавьж байгаа бодлого зорилго, ногоон намын тавьж байгаа бодлого зорилго, манай бодлого зорилго хоёр одоо олон зүйл дээр бол нэгж байгаа. За ялангуяа улс төрийн салбарт тавьж байгаа бидний зорилго адил ижил төстэй байна. Тэм учраас зорилгоо нэгтгэж хүчээ нэгтгэж одоо зорилгодоо хүрэхэд бол хамтран тэмцэх энэ сонирхолтой бид нар нэгдэж явсал байгуулж байна. Ардчсан хувьсгал тухайн үед ноёрхож байсан коммунист тогтолцоог түлхэн унгасан бол одоо өрн зүй хувьсгалын давлгаа орчин буй улс төр нийгэм эдийн засгийн тогтолцоог тасварлахыг хэлж байна. Ялангуяа Монголын улс төр бий болон удирдах хандлагатай байгаа хууль бус ёс бус гажуудлыг засч эрхцүүдээр хуулийн засаглалыг тогтоож иргэнлэг, шударгаас ноёрхсон, иргэдний эрхтэгш, тэнцүү боломжоор хангагдсан нийгмийг зохицохыг иргэд хүсэж байна. Үүнийг хэн ямар хүчин хийж чадах вэ? Ямар ч байсан үүнийг өнөөгийн их баригч нам хүчнүүд хийж чадахгүй тодорхой байна. Өнгөн дээрээ өрсөлдөн тэмцэж буй харагдаж мөн чанартай гадаад дотоодын улс төр мөнгөний бүлгийн эрхшээл давтагдсан нэгдмэл ашиг сонирхолтой эдгээр нам хүчинд итгэхэд нэгэн талдарчээ. Өнөөдөр цэвэр арим ясардхуунтай мөр цагаан гэгээн эргэлзэлтэй ирээдүгөө харсан иргэдийнхээ итгэл дэмжлэгээр тулгуурласан шинэ хүчин гарч ирж бохор улс төрийг цэвэрлэхийг нийгэм хүсэн хүлээж байна. Үүнийг бид хийх ёстой, хийж чадах ч ёстой. Иргэнээрээ авгалсан манай өсөлтийг дэмжиж, эвлэлд нэгдэж, дуу хоолой үйл ажиллагаагаа нэгтгэхийг уриалж байна. Иргэдийн эв санааны нэгдэл бандтугай.